За сайн байцгаана уу? Одон чимээ өгч байна. За ингээ өнөөдрийнхөө хичээл дээр үргэлжлүүлээд явцгаая. За тэгэхээр өмнөх хичээл дээр бид нар хирагана үндсэн 46 усгийн эхний 5-ыг шийдсэн байгаа. За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ яах вэ гэхээр одоо эхний 5 гээгүүлэгчийг үзэж эхэлнэ. За 2 дугаар хичээл гээгүүлэгч орж ирэх гэж байна. За тэгэхээр ямар гээгүүлэгчүүд үзэх вэ гэхээр хамгийн эхний игнэний К-гийн игнэний 5 гээгүүлэгчийг үзэх гэж байна гэсэн үг. За тэгэхээр Япон хэл маань одоо гээгүүлэгчүүдний хшгээр амилжтай бүтдэг учраас эхний одоо игнэний гээгүүлэгчүүд маань К, Ки, Ку, К, Ко гэсэн гээгүүлэгчүүд одоо орж ирж байна. За ангийн хичээлээ эхэлцгээе. Та бүхэн дэвтэр дээрээ багшийнхаа өмнө нөгөө хэлсэн заавар зөвлөгөөний дагуу нэг-нэгнүүд алгасаад доош нь цуулаад галиг авчираа. К, Ки, Ку, К, Ко. За сайн байна. За эхний гээгүүлэгч К гээгүүлэгч орж ирж байна. За К гээгүүлэгч маань нийтдээ 3 зургаас бүтнэ. 1 2 3. За та бүхэн дэвтэр дээрээ дагаад авчираа. 1 2 3. За дараагийн гээгүүлэгчийг үзье. За дараагийн гээгүүлэгч маань Ки гээгүүлэгч орж ирж байна. За Ки гээгүүлэгч маань нэлээд олон зурлагтай 4 зурлагаас бүтдэг байгаа. 1 2 3 4. 1 2 3 4. За нийтдээ 4 зурлагаас бүтэж байна. Тэгэхээр Ки гээгүүлэгч маань ташуу буюу хөндлөн одоо 2 зурлага орж ирж байгаа. Эхний зурлага нь арай богино, 2 дахь зурлагыг чүүчүүд урт бичдэг байгаа шүү. За Ки гээгүүлэгч. За дараагийн гээгүүлэгч Ку гээгүүлэгч орж ирж байна. За Ку гээгүүлэгч маань бол маш амархан ганцхан зурлагтай их багын тэмдэлтэд төстэй бичигдэнэ. За яаж бичигдэж байгаа тэр дөрвөлжин шугамтаар яаж бичиж байгаа та бүхэн тэр зурлагаас харж байгаа. Ку гээгүүлэгч дагаад өчээрэй. За дараагийн гээгүүлэгч. Дараагийн гээгүүлэгч маань К гээгүүлэгч орж ирж байна. За К гээгүүлэгч маань 3 зурлагаас бүтдэг. 1 2 3. За дагаад өчээрэй. За энэ маань нийтдээ 3 зурлагаас бүтэж байгаа гээгүүлэгч бөгөөд нэг үсэг учраас та бүхэн эхний 1-р зурлага, 2, 3-р зурлагыг нэг хол зайтай явьчих болохгүй ойлгох ойрхон бичих хэрэгтэй шүү заяа. За К гээгүүлэгч бичсэн бол дараагийн гээгүүлэгч рүү оръё. Гээгүүлэгч маань Ко гээгүүлэгч орж ирж байна. За Ко гээгүүлэгч маань 2 зурлагаас бүтдэг. 1 2. 1-р зурлагын зүүнээс баруун чигтээ явж агаад доошоо баг зэргийн юм өнцөг гаргаж орсон байгаа шүү. Тэрийг анзаарч байна уу? За дагаад өчээрэй. Ко гээгүүлэгч. Ко. 1 2 зурлагтай. За ингээд эхний 5 гээгүүлэгч маань болчлоо гэсэн үг. За хэдүүлээ сая. Одоо ингээд 5 гээгүүлэгчийн нэгтгэхээр К, Ки, Ку, К, Ко. За эдгээр 5 гээгүүлэгч. За одоо хэдүүлээ эдгээр 5 гээгүүлэгч орсон үгээ бүтээцгээе. За эхний К гээгүүлэгч орсон үгтэй хэдүүлээ. За багш нь аль болох одоо өмнө утсан гээгүүлэгч ихшгэн дээрээ тулгуурлаад одоо гээгүүлэгч ихшгээ холбоод үгтэйхийг ирмэлцсэн байгаа. За эхний үг маань К У, Кау. Дараагийн үг К Ку, Каку. Дараагийн үг К И, Кай. За багшаа даадлаарай. Кау, Каку, Кай. За хань монгол орчуулга бичсэн байгаа учраас та бүхэн маань монгол орчуулгыг бичээд яваарай. За дараагийн гээгүүлэгч маань Ки гээгүүлэгч байсан. Тэгэхээр Ки гээгүүлэгч орсон үгтэйцгээе. Эхний үг Ки. Дараагийн үг маань Ки Ку, Кику. Дараагийн үг Киру, Киру. За багшаа даадлаарай. Ки, Кику, Киру. За
дараагийн гэвлэгч маань ку гэвлэгч байсан. Ку гэвлэгч орсон үгтэйцгээе. Күса, күса, күцү, күцү, күрү, күрү. За агшаага дагаад хэлээрэй. Күса, күцү, күрү. За жит. За дараагийн гэвлэгч к гэвлэгч байсан. К гэвлэгч орсон үгтэйцгээе. К. Дараагийн үг кеса, кеса. Кемури, кемури. За дагаад хэлээрэй. К. Кеса, кемури. За дараагийн гэвлэгч маань ко гэвлэгч байгаа. Сүүлийн гэвлэгч тийм ээ. К-гийн нэмний хамгийн сүүлийн гэвлэгч. За ко. Хоёр дахь үг маань коэ, коэ. Дараагийн үг коме, коме. За агшаага дагаад хэлээрэй. Ко. Коэ. Коме. За тэгэхээр өнөөдрийн хичээлээр хэдүүлээ. Нэг үсгэн дээр 3 шиг бүтээж байгаа учраас нийтдээ 15 хүүхдэд боллоо гэж тооцож болох нэ. За ингээ өнөөдрийн хичээлээ дуусгая. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. За та бүхэн дараагийн хичээлийг үзээ сурахыг хүсвэл миний YouTube-ийн суваг болох Odnos Sensei Japanese, за Facebook пэйж болох Odnos Japanese буюу Япон хэл гэсэн пэйжийг дагаарай. Та бүхний хэл Япон хэл сурах үйлсэлд амжилт хүсье. Дараагийн хичээл хүртэл түр баяртай.